Энэ бол Мөнх далай. Тэр Монгол улсад ажиллаж буй 1000 гаруйхан байгаль хамгаалагчдын нэг. Тэрээр 27242 га талбайг ганцаараа хариуцсан ажилладаг. Нэг байгаль хамгаалагчид оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог Монгол улсын хувьд энэ ажил маш хүнд тооцогдох бөгөөд жилийн тэн хагаст гэртээ байхгүй тохиолдол их гардаг. Орхны хөндийн байгалийн цогцлборт газрын байгаль хамгаалагч Мөнх далайгийн хувьд энэ мэргэжлэр нийт 12 дахь жилдээ ажиллаж байна. Аамын намайг одоо энэ ажилд байгальд хайртай байх нөхцөлийг бол аамын надад олгосон байх гэж боддتي. Ягаадгүй л уулаар ус тамхи дагуулж өгдөг байсан. Хамт юмсан явдаг, хамт эмийн ургамалт өгдөг. Энэ амьдрал хувь минь ус надад энэ хүмүүжил, суур хүмүүжлийн юм нөлөөлөлүүд бас байгальд ойртой, байгалийн хүм бас байгаасаа л гэсэн дээр нь тэгцэн юм шиг л харагддаг юм. Тэгээд ер нь жоохон хүүхэд байхдаа бол жоохон хөдөлгөөнтэй тийм л хүүхэд байсан. Гэхдээ хөдөлгөөнтэй одоо нэг тийм айхтар тийм юу санаа манаа юу байхгүй нэг буруу муруу гэх юм байхгүй. Тэгээд бид хоёр ч та бас ганц гэж нэг айхтар ихлүүлж ягааг бас ганц ч тусмаа бас нэг жаахан үг даах чадвартай хүнтэй харьцах юутай өсгөж хүмүүжүүлэхээс нь л гэж бодож тэгж өсгсөн юм да. Орхны хөндийн байгалийн цогцлборт газрын хамгаалтын албанд ажилласнаас хойш Мөнх далай өөрийн идэвх санаачилгаар олон ажлыг санаачлан хэрэгжүүлж хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлсаар өдийг хүрчээ. За Мөнх далайгийн хувьд бол бас хамгаалтын захиргаанд ажиллаад 10 гаруй жил ажиллаж байгаа юм доктор сурвалжтай ажиллаж байгаа юм залуу өөрөө бол төрийн захиргаа удирдлагын чиглэлээр төгссөн юм боловсролтой залуу. Аав нь бас тийм байгальд хайртай, байгалийн унган төрхийг нэг хадгалсан байдал зориулагдсан одоо дүрс хэлбэртэй одоо модны уурч гэдэг юм уу тий. Тэгээ энэ чулуугаар байгалаа яг онгон байгаль дээр байж байгаа зүйлийг амтны дүрс хэлбэр хүний онцлогтон таарсан хүний дүрстэй ч юм уу тиймэрхүү юмыг цуглуулж олон нийтэд хүрээлэлгэн ажилтдаг байсан юм хүн байсан юм а. Тэгээ бас хүүхэд нь бол яг тэр аавынхаа энэ байгальд хайртай чиглэлийг бас уламжилж аваад бүр одоо мэрэгжлийн бодж тий нутаг орныхоо онгон байгалыг хадгалах хамгаалах чиглэлд нь ариун үсэнд ажиллая гэсэн юм ирмэлзэлтэй юм залуу оржсэн. Тэр нь бол нутаг орондоо хайртай бас ажилдаа нэлээ туршлагатай бөгөөд дадлагтай сэтгэлээрээ л ажилладаг юм залуу да. Байгаль хамгаалагчийн ажил зөвхөн хяналт шалгалт хийхээр хязгаарлагдахгүй. Хог хаягдл цэвэрлэх, ан амьтанд хоол тавихаас эхсүүлээд жилийн тэн хагасгч гэртээ өнгөрүүлэхгүй байх удаа цөөнгүй бий. За энэ байгаль хамгаалагч бол 365 хоног гэж хэлж үзвэл түүний одоо 100-аас баггүй хоног хугацааг нь бол хэрийн нөхцөлд ажилладаг бид. Зүтгэсээр байгаа бид надаа мосттой машины хүрэх газараа хөрлөө. Тэгээд дээш нь одоо ингээд уулрууга. Манай энд бол 20-30 см живсрээс састав байна. Тэгээд ан амт нэрээд хожив шүүгэн толгой төвс юугайч болтгой. Мөнх далай байгаль хамгаалагчийн ажил хийснээс хойш нэг бус удаа амнаас нь аюул дөртөж байжээ. Хууль бусаар мод бэлтгэгчдийн газар дээр нь илрүүлснээс болж түүнийг занан хуурамч дуудлага өгч улмаар бүлэглэн зодож амнасанд нь занал хийсэн байна. За манай нэг өдөр гэсэн ажил харин могот одоо дуудлага ирлээ явчаад ирээ гэдэг. Өдөр ажаа за оройтож магадгүй юм аа яхаа хүүхдүүдтэй байж аач ингээл. Оройхон шүү цосночтой юм алтай төрсэн байхгүй. Яасан гэсэн чи айлд юу ачлаа отуулчлаа. Худлаа дуудлага байж. Тим юм дээр ч цагдаа нар ч таадгүй билээ шүү дээ яасан юм дээр. Ер нь шантармаар үйл зөндөө гарсан. Тухайн үед бол бараг ерөөсөө цалин бензиндээ л авчдаг байсан. Тэгэл сүлд ээж заац baйл ингэж юм хийнэж байсан. Гар дээрээ цалин авахгүй бараг зүгээр ажил хийж чадаа ялгаа алга байна. Тэгээ шантарч үзээгүй шүү. Шинэ сургууль төгсөөд ажилд орсон хүүхд чинь зориг зүрхтэй ч ер нь өөрийнх нь хувьд бол төв шулуухан шудраг зантай болохоор зоригтой чинь уулаад орчин ганцаараа дуулал ингээл эрсдэлт орж исэн. Гэхдээ энэ ганц хүүхдээ юу ямар ч юмд оруулж авдаа гэж бодоод манай бурхан болооч бид хоёр бол бараг нойртой нойргүй. Их хүний сэтгэл бол ерөнхийдөө бол өр хүүхдтэйгээ сэтгэлийн үеэ холбоотой л юм лээ. Тэр явсан цагт бол хэдийд уцаараа суугаал хэдийд гэртээ орж ирсэн цагт л амар тэр хооронд бол ингээс ирүүл гэж залбираал сайхан юм бодоол ингээл байж идэв шүү дээ. Өндөө бол байгаль их гэдэг чинь амтай зүйлийг устгаад хахад
нэг тийм таатай зүйл байдаггүй. Одоо байгалийн өөрийн бүтээсэн ан амтанг устгах, өөрийн бүтээсэн ой устгах, урмал устгах чинь алцтай байцаагч байгаль хамгаалагч байцаагчгүйгээр ажил үйлс нь өгдөхгүй ч байдаг ч юм уу, байгаль ихтлэхээ хариугаа эзэн нэг авчдаг үе байдаг. Яг энэ бол байгалийн хууль. Тэгэхээр бол хүн гэдэг өөрийнхөө чадах хүрээнд биш шүү. Хүн болоод оюун санаагаараа хүчтэй боловч байгаль эхийн өмнө хүчин мөкс шүү. Далай ажил мэргэжилдээ манлайлагчаас гадна 5 хүүхдийн халамжит эцэг айл гэрийн ноён нуруу болсон түшигтэй хань. Аавынхаа ажилд гэр бүлэрээ тусалдаг бяцхан байгаль хамгаалагчид энэ гэрт амар жимэр өсөн торинцгооч байна. Би өөрөө жоохон хөнгөн амар хурдан түргэн бохомд нь уурлаа. Миний ханил дэвчээртэй тийм учраас л ерөөсөө юмэг нэх юм хэлжэн гэж боддгоо юм шиг байгаа юм. Нөт газар нэгдүүлээ нуурсан ч цумарсан ч би нэг янзаараа байна л гэдэггүй шүү тий. Тэр нь надад таалагддаг. Мөнх далай 2024 оны эхний улирлаас эхлэн өөрийн ажил мэргэжилдээ ахиж гаргахын тулд Монгол эколог төвөөс хэрэгжүүлдэг олон арга хэмжээнд хамрагджээ. Жишээ нь тусгай хамгаалалтай газруудын дунд зохион байгуулсан хуралдайд бүсээ төлөөлөн оролцов. Мөн залуучуудын тогтвортой хөгжлийн хүрээнд өсвөр насны залууст орхны хөндийн байгалийн цогцлборт газрыг танилцуулах аяллыг зохион байгуулж, өсвөрийн байгаль хамгаалагч нарыг бэлдэх Junior Ranger зуны цусланд оролцсон залуус хойч үедээ байгаль хамгааллын чухлыг таниулах ажилд хувь нэмрээ оруулсан. Мөн аялал жуулчлалын бүсийн тэмдэглэгээг өөрийн санаачилгаар хийсэн гээд олон ажлыг хэрэгжүүлжээ. Миний бол байгаль хамгаалагчийнхаа яг унган өөрийнхөө төрсөн нутаг болоод энэ уул усаа хамгаалах, биологи олон янз байдал, цэрлэг амьттай хойч үе энэ амтан энэ байгаль их дэлхийгээ хойч үедээ энэ унган төрхийвэр нь үлдээх л чин зорилготой ажилладаг. Байгаль дээрээ өөр ажиллаа гэж явж хахад надад ерөнхийдөө кайфтай. Миний хамгийн дуртай ажил маань бол одоо яг энэ үндсэн байгаль хамгааллын ажил байгаа. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, гიშгэж буй газар шороо энэ бүхэн бидэнд амьдралыг бэлэглэгч их дэлхийн үр шим. Энэ бүхнийг бидний өмнөөс хайрлан хамгаалж, газар нутагтаа эзэн болж буй олон мөнх далай шиг жинхэнэ эх оронч залуучуудын хүсэл мөрөөдөл тэмүүлсэн бидний ирээдүйд гэрэл нэмнэ гэдэгт бид итгэж байна.